Та сайн байцгаана уу? Өнөөдөр нэг шатлсан цилиндр араа хурц цаатлуур дээр кинематик тооцоо гүйцэтгэе. За нэгт нь болохоор цахилгаан хөдөлгүүр, за хоёрт нь болохоор холбовч, хоёр төрлийн холбовч байна. За гурав нэг шатлсан цилиндр араа хурц цаалтуур, дөрөв нь ажлын машин байна гэсэн үг. За өгдөл дээр болохоор туусны татах хүч нь 3.9 кН. За хурд нь 1.8 м/сек. Булны диаметр нь 300 мм байна. За энэ өгдлөөр бид нар нэг шатлсан цилиндр араа хурц цаалтуурын кинематик тооцоо гүйцэтгэнэ гэсэн үг. За нэгт нь ажлын машины чадлыг тодорхойлно. За тэгвэл яах нь F-тэй үржих нь B болно. За F-тэй гэдэг нь 3.9. За хурд нь 1.8 гэж байгаа. За тэгвэл энэ болохоор 702 за киловатт гэсэн нэгжтэй гарнаа гэсэн үг. За хоёрт нь ерөнхий ашигт үлийн коэффициентийг тодорхойлно гэсэн үг. За ерөнхий ашигт үлийн коэффициентийг тодорхойлохдоо тухайн дамжуулах дээр байгаа за холбовч, за механик дамжуулах, за тулгуураас нь хамааруулаад тодорхойлдог. За тэгэхээр яах нь мөвт буюу холбовч. За манай дээр яах нь хоёр холбовч байгаа учраас энэ квадрат зэрэг болно. За үржих нь механик дамжуулах нь маань болохоор цилиндр араага DC буюу дат цилиндр. За үржих нь өнхрөлтөд буюу тулгуурын ашигт үлийн коэффициент дээр тодорхойлно. За тулгуурыг болохоор нохсоор 1 гэж тодорхойлдог. За энэ болохоор 1, дээшээ явахаараа 2 буюу энэ болохоор квадрат зэрэг болно гэсэн үг. За машины дангийн хичээлээр цахилгаан хөдөлгүүр болон ажлын машиныг судлахгүй энэ хооронд ямар механик дамжуулах байдгийг судалж байгаа учраас бид нар болохоор ажлын машины за ашигт тулгуурын коэффициентийг болохоор орхиж байна гэсэн. За эдгээр утгуудыг болохоор бие даалтны ном дээр байгаа. За тэрийг хүснэгтээс болохоор сонгож авна. Хүснэгт нь болохоор ил болон даалт гэж өгсөн байгаа. За жишээ нь цилиндрийн болохоор тэг 195-аас тэг 198-ийн хооронд болохоор сонгож авахар байгаа гэсэн. За тэгэхээр мөфтийг болохоор бид нэр тэг 198-аар сонгож авна. За үржих нь цилиндрийг бас тэг 198-аар сонгоод авчи. За тэгвэл өнхрөлттийг болохоор тэг 1995. За квадрат зэрэг болно гэсэн. За тэгвэл ерөнхий ашигт үлийн коэффициент нь тэг 195 болно гэсэн. За гуравт нь болохоор цахилгаан хөдөлгүүрийн шаардлагатай чадлыг олох нэ. За энэ болохоор ажлын машины чадлыг хуваах нь за ерөнхий ашигт үлийн коэффициент болно гэсэн үг. За ажлын машины чадлыг бид нар олцсон байгаа 702 ерөнхий ашигт үлийн коэффициент нь тэг 195 гэд олцсон байгаа. За тэгвэл цахилгаан хөдөлгүүрийн шаардлагатай чадал маань болохоор 738 кВт гарнаа гэсэн үг. За 4 ENA буюу ажлын машины голын эргэлтийн тоог олно. За манай үндсэн дамжуул маань болохоор 2 голтой байгаа. За энэ болохоор 1-р гол, энэ болохоор 2-р гол. ENA тэгвэл 2-р голынхаа эргэлттэй тэнцүү байна гэсэн үг. За тэгвэл энэ болохоор B үржих нь 60, үржих нь 10-3 зэрэг хуваах нь P үржих нь булны диаметр болно гэсэн үг. За B өгдөл дээр байгаа те 1.8-ыг үржих нь 60. За үржих нь 10-3 зэрэг хуваах нь 314-ийг үржих нь булны диаметр 300 гэж байгаа те. За тэгвэл манай хариу маань болохоор 114/164 за эргэлт минут гэд гарах нэ гэсэн үг. За тавд нь бид нар цахилгаан хөдөлгүүрийг сонгож авна. За цахилгаан хөдөлгүүрийг сонгож авахдаа цахилгаан хөдөлгүүрийн шаардлагатай чадлаас хамааруулаад их буюу тэнцүү байх утгыг сонгож авдаг. За энэ болохоор бие даалтны номны хавсралтан дээр болохоор байгаа. За 738-тай ойролцоо утга гэхээр 7.5 кВт гэж байгаа. За энэний ард байгаа цахилгаан хөдөлгүүрийн эргэлтийг бас заавал тэмдэглэж авна. За эргэлт нь болохоор 2800, 1400, 900 гэх мэт эргэлт байгаа. За манай дамжуул маань үндсэндээ нэг шатлсан байгаа учраас алдаа бага гарахаар за ерөн бага эргэлтийг болохоор сонгож авъя. За энэ болохоор 730 эргэлт минутыг за бие даалтны номноос сонгож авнаа гэсэн. За 6-ад нь бид нар гол тус бүрийн эргэлтийн тоог тодорхойлно. За нийт хэдэн голтой байна? Тэрний тоогоор эргэлтийг тодорхойлох буюу манай дээр болохоор 2 эргэлт байгаа учраас
E1, E2 гэж олно гэсэн үг. За E1 нь болохоор цахилгаан хөдөлгөөрийнхаа эргэлттэй тэнцүү буюу бидний сонгож авсан стандарт утга байгаа тий. За тэр нь болохоор 730. За эргэлт минут боллоо гэсэн үг. За тэгвэл E2-ыг олохдоо E1-ийг хуваах нь далд цилиндр гэж болох ёстой. За тэгэхээр далд цилиндрийг бид нар бас дахиад олох шаардлагатай байна гэсэн үг. За далд цилиндрийг болохоор хоёр аргаар олдог. За эхлээд болохоор ерөнхийг олохдоо цахилгаан хөдөлгөөрийг хуваах нь А гэж олно гэсэн үг. За цахилгаан хөдөлгөөр нь болохоор бидний сонгож авсан 730 гэсэн эргэлт байгаа. А-г нь бид нар бодоод олцсон байгаа. 114, 164 гэдэг. За энэ болохоор 636 гэдэг олдох юм байна. За хоёр дахь тохиолдлынх нь ерөнхий нь болохоор тухайн дамжуулалтайгаа дамжуулгын тоогоор тодорхойлно. За тэгвэл манад нэг л дамжуулга байгаа юм чин ерөнхий нь далд цилиндртайгаа болохоор тэнцүү байна. За дараа нь дамжуулга заавал стандарт утга байх ёстой. За энэ болохоор бас дахиад бие даалтны номон дээр хүснэгтээр өгсөн байгаа. 636-тай ойролцоо утга нь болохоор 6.3 гэж байгаа гэсэн үг. За энийг ингээд олчлоо. За тэгвэл буцаад бид нар болохоор эргэлтийн тоогоо болохоор орж болно гэсэн үг. За 730-ыг хуваах нь 6.3 болно гэсэн үг. За тэгвэл хариу маань болохоор 115 зууны 87 эргэлт минут гарна гэсэн үг. За ингээ эргэлтээ олцоод эргэлтийнхаа алдааг заавал шалгана гэсэн үг. За энэ болохоор ажлын машины эргэлтээс хасах нь 2 дугаар голын эргэлт. За тэгэхээр энэ тухайн хитэн голтой байна. Тэрний хамгийн сүүлчийн дамжуулга нь байна гэсэн үг. Хуваах нь А. За тэгээд үржих нь 100% гэдэг ингээд болно гэсэн. За алдаа манайхаар болохоор хасах тэг 107% гарч байгаа. За Е-ний алдаа болохоор нэмэх хасах 5% дотор зөвшөөрнө. Энэ 5% дотор зөвшөөрнө. За хэрвээ Е-ний алдаа болохоор 5%-аас их гарчвал бид нар сонгож авсан 730 гэсэн эргэлтийг солино. Тэгвэл алдаа маань бага гарна гэсэн үг. За 8-нд нь өнцөг хурдыг олно. За өнцөг хурд болохоор Е-ний хэдэн удаа олсон бэ? Тэрний тоогоор өнцөг хурдыг олно гэсэн үг. За омега 1 гэдэг нь болохоор пиг үржих нь Е1 хуваах нь 30 олно. За 314. За Е1 маань 730 гэж байгаа. За хуваах нь 30 болно гэсэн үг. За омега 1 76.4 секундын хасах нэг зэрэг болно. За дараа нь омега 2-ыг бас олно. За пиг үржих нь N2 хуваах нь 30. За 314 N2 нь 115.87 байгаа. За хуваах нь 30 болно гэсэн үг. За тэгэхээр омега 2 нь болохоор 212 секундын хасах нэг зэрэг боллоо гэсэн үг. За ингээ өнцөг хурдаа олцсон юм чинь бид нэр за энд чи чадлыг тодорхойлно. За хөтлөх голын чадал нь болохоор цахилгаан хөдөлгөөрийн чадалтай тэнцүү байна. Энэ нь болохоор сонгож авсан стандартын цахилгаан хөдөлгөөр байгаа. 7.5 кВт гарна гэсэн үг. За дараа нь болохоор 2 дугаар голынхаа чадлыг болно. За 1 дугаар голын чадлыг үржин 2 дугаар гол дээр болохоор тулгуур байгаа, цилиндр байгаа, за мөнхт байгаа. Энэ болгоны ашиг төлөв коэффициентийг тодорхойлно гэсэн үг. За тэгвэл яах нь өнхрөлтөд үржих нь мөнхт, үржих нь далд цилиндр болно гэсэн үг. За чадал маань болохоор 7.5 байгаа. За энэ утгуудыг болохоор өмнөх 2 дугаар утган дээр олсон утгуудаар нь тодорхойлно гэсэн үг. За тэгвэл яах нь тэг 995 үржих нь мөнхт нь тэг 198 далд цилиндр нь тэг 198 байгаа гэсэн үг тийм. За тэгвэл 2 дугаар голын чадал нь 716 кВт болно гэсэн үг. За ингээд алдаагаа шалгачаад бид нар чадлыг олцоод чадлынхаа бас алдааг шалгана. За чадлын алдаа болохоор яах нь ажлын машины чадлаас хасах нь 2 дугаар голын чадал маань байна. Хуваах нь ажлын машины чадал болно гэсэн үг. За энэ болохоор үржих нь ингээд 100% болно гэсэн үг. За чадлын алдааг болохоор нэмийг хасах 15% дотор зөвшөөрнө гэсэн үг. За хэрвээ алдаа маань болохоор 15%-аас их гараа явчихвал бид нар сонгож авсан стандартын цахилгаан хөдөлгөөрийг
дахиад солих шаардлагатай. Солиод энэ алдааг болохоор заавал багсгана гэсэн үг. За тэгээ 10-т нь гол тус бүрийн өшгөх моментыг олно. За P1-ийг хуваах нь омега 1 болно гэсэн үг. За хөтлөх голын чадал маань болохоор 7.5 байгаа. Киловатт гэж байгаа юм чинь болохоор 10-ийн 3 зэрэг явна. За хуваах нь 76.4 болно гэсэн үг. За тэгвэл 9816 ньютоныг үржих нь метр гэсэн нэгжтэй өшгөх момент маань гарч байна. За дараа нь T2-ыг олно гэсэн үг. За тэр нь болохоор P2-ыг хуваах нь омега 2 болно гэсэн үг. За P2 нь болохоор 716 за 10-ийн 3 зэргийг хуваах нь омега 2 нь 1212. За тэгвэл 590 175 ньютоныг үржих нь метр болно гэсэн. За ингээд бид нар нэг шаталсан цилиндр хараан хурц салбарын кинематик тооцоог хийж гүйцэтгэлээ.